Сайн байцгаана уу? Астро тойл байна. За энэ удаагийнхаа бичлэгийг та хэдээ илүү онцгой бичлэг болгож бэлтлээ. Та хэд ерөнхийдөө бол гарчигнаас мань харсан байгаа болов уу гэж бодож байна. За тэгэхээр энэ удаа юу ярих гэж байгаа вэ гэх юм бол надаас үйлчлэгээ авах гэж Instagram болон Facebook-ээр холбогдож байгаа хүмүүсийн дунд түгээмэл байгаа асуудлын талаар ярилцах болно. За энэ нь ерөнхийдөө бол зөвхөн үйлчлэгээ авж байгаа хүмүүс гэхээсээ илүү бүх хүмүүст тулгардаг асуудал байгаа. Энэ нь юу вэ гэх юм бол амьдралдаа ямар нэг байдлаар нэг зүйл нь за магадгүй нэг сэдв нүггүй бол нэлээд хэдэн сэдв нь хүнд хэцүү гацчихсан юм шиг за тэгээ хичээгээд байгаа мөртлөө үр дүн сайжрал харж чадахгүй асуудал нь шийдэгдэхгүй байгаа зэрэг дээр ерөнхийдөө бол тулгуурлаж байгаа. За тэгэхээр зарим хүмүүсийн хувьд энэ нь болохоор хосын харилцаа хайр дурлалын асуудал дээр байдаг. За тэгэхээр магадгүй би яагаад дандаа юм хэцүү боломжгүй үгүй бол намайг бүрэн сонгодоггүй хүмүүсийг татаад идэм бэ. За үгүй бол яагаад орж ирж байгаа хүмүүс маань дандаа ингээд намайг иргэшээлтэй байлгах гэдэг удирдах гэдэг үгүй бол одоо ингээд илүү ийм огцом түргээ ааштай гэдэг ч юм уу те өөр асуудалтай байж болно. За зарим нь мөнгөний асуудал дээр ирж холбогддог. Ажлаад хичээгээд байдаг боловч ямар нэг байдлаар нэг юмдаа тулчаад санхүүгийн хувьд одоо ингээд хүсэж байгаа хэмжээндээ хүрч чадахгүй байна гэдэг ч юм уу. За заримын хувьд гэх юм бол энэ эсрэгээр одоо ажил мэргэжил карьер дээр илэрдэг. Яг юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Одоо ингээд ийм зүйл одоо ийм нэг ажилд хэдэн жил хийгээд явчихсан боловч би цаанаас энэ маань нэг л биш гэж бэнтрээд байна. Тэгтээ энийг орхиод өөр зүйл хийх гэхлээр юу хийхээ мэдэхгүй. За үгүй бол айгаад хөдөлж чадахгүй байна. Үгүй бол зүтгэсэн ч гэсэн миний хийж байгаа зүйл болж бүтэхгүй байна гэдэг асуудлуудаас болж маш их орж ирдэг. За тэгээ зарим хүмүүсийн хувьд гэх юм бол гаднаа одоо ингээ харагдахад амжилтанд хүрчихсэн бүх зүйл нь болсон гэсэн одоо ийм нийгмийн статустай боловч дотроо сэтгэл зүйн хувьд маш их зөрчилтэй ядарчихсан, туйлдчихсан. За тэгээ бүх одоо зүйл нь амьдралд нь өөрийнх нь эсрэг байгаад байгаа юм шиг мэдрэмж төрчихсөн хүмүүс маш их байгаад байна. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо иймэрхүү нөхцөл байдалд хүн өөрийгөө ерөнхийдөө бол би залхуу юм байна, би болохгүй байна, би чадахгүй байна. За магадгүй миний буруу байх, би хизээж зөв хүнээ олж чадахгүй байна, зөв ажлаа олж чадахгүй байна, өөрийнхөө зөв замналыг л олохгүй байна гэж ерөнхийдөө бол бодоод идэг. Гэхдээ нэг зүйл ерөнхийдөө бол маш дахин одоо анзаарагдаад байна. Тэр нь юу вэ гэх юм бол магадгүй таны асуудал өөр хин нэгнийхтэй гаднаасаа харагдахад ижилхэн байж болно. Жишээлбэл юу гэдэг мөнгөн дээр за үгүй бол ажил карьер дээр үгүй бол хосын харилцаан дээр тэгэл хүмүүс одоо ингээд тэр хосын харилцаа жишээлбэл байлаа гэж бодоход би бинийгээ ярилцлага байх юм бол ойлголцоод болох ёстой. За үгүй бол аль болох хэрүүл маргаан хийхгүй байх юм бол болчихно гэдэг ч юм уу тий. Ажил мэргэжил карьерийн хувьд дуртай зүйлээ хийлдэ, хайртай зүйлээ хийлдэ гэдэг ч юм уу. Түгээмэл хариулт өгөх гээд байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол одоо бүх хүний асуудлын одоо цаадах шалтгаан нь заавал өөр байж идэг. За жишээлбэл нэг хүн мөнгөн дээр одоо асуудалтай байгаа мэт харагдаж байх боловч тухайн асуудал нь яг үнэндээ мөнгө гэхээсээ илүү өөрийгөө үнэлэн хөндлөмж, аюулгүй байдал, тогтвортой байдлыг одоо байж болох бол хайр дурлалын асуудал дээр за зүгээр л хайр дурлалын тал дээр асуудалгүй зөв хүнээ олоогүй байгаа хүн гэхээсээ илүү дотроо ямар хүнийг одоо хараад энэ хүн надад хайртай гэж дүгнж байгаа вэ? Ямар мэдрэмж танил болохоор дагаж орж байгаа вэ? Ямар зүйлийг байнга давтаад байгаа вэ? Боловч түүнийг анзаарахгүй байгаа вэ гэдэгтэй холбоотой байх гэдэг. Тэгэхээр бидний нийгэмд байдаг ерөнхийдөө бол илүү хичээ өөрийгөө л хайрлан эргээр бод орхиод явчих төвчээртэй бай гэдэг одоо ийм түгээмэл зөвлөгөөнүүд ерөнхийдөө бол зарим хүнд магадгүй ажиллаад болоод байсан буюу өөрийнхөө одоо натал чарт хувийн одоо зан чанарын онцлог бүх зүйл дээр нь магадгүй азтай байдлаар гэхүүдээ таарчсан зөвлөгөө байж болно. Гэтэ энэ зөвлөгөө ихэнх хүнд ерөнхийдөө бол огт ажилдаггүй бидгээд ажилуулах гэж шахаад ч болдоггүй. За тэгэхээр энэ нь астрологитой яаж холбогдоод байгаа юм бэ гэдгийг би та хэдтэй одоо тайлбарлаж өгье. За астрологи нь зүгээр л чи ийм орд учраас ийм хүн юм а гэдэг өнгөц төвшний зүйл бол биш. За астрологи таны амьдралын одоо юу таныг шархлуулд юм бэ? Ямар сургамжууд давтагдаж ирээд байдгийм бэ? Ямар зүй тогтолыг та ухамсартайгаар үгүй бол ухамсаргүйгээр амьдралдаа давтаад идэм бэ? За магадгүй хосын харилцаан дээр та ямар энергитэй хүнийг өөртөө татаад идэм бэ? Ямар хил хязгаар тавих ёстой юм бэ гэдэг юм уу? Тиймэрхүү зүйлсийг ерөөхдөө бол харуулж өгч идэг гэсэн үг.
За тэгэхээр өөрөөр хэлбэл асуудлыг нь зүгээр нэрлэх гэхээсээ илүү асуудлынхаа үндэс, за тэгээд давтагдж байгаа хэлбэр, за тэгээд одоо яг тэр асуудал тань ямархуу цаг үе дээрээ явж байгаа вэ? Тэр хүнд тохирох гарцыг илүү тод харуулж өгдөгөө гэсэн үг. За яаж тэрийг гаргаж ирдэг вэ? Яаж хардаг вэ гэх юм бол хувийн натал чарт, за таны өөрийн төрсөн одоо цаг минут байршил дээр үндэслэн ийм зурхай буюу чартыг гаргаж ирээд түүнийгээ тайлж уншдаг гэсэн үг. За та хэд маань ямар нэг байдлаар өөрийнхөө натал чартыг гаргаж үзээгүй, мэдэхгүй, зөвхөн өөрийнхөө ордыг төрсөн сараараа буюу 5 сар төрсөн бол өхөр гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар мэддэг бол би та хэдтэй энд дээр линк оруулаад өгье. Натал чартаа гаргах заавар яагаад энэ нь ач холбогдолтой юм бэ гэдэг 2 видеог линкээр оруулчихъя. Та хэд ороод үзээрэй. За тэгэхээр энэ дээр үндэслээд ерөнхийдөө бол хүн бүрийн натал зураг цор ганц байдаг бөгөөд эдгээрээс үүдэлтэйгээр бидний энерги өгөгдөл амьдралдаа гаргадаг зөв тогтол юун дээр хамгийн их илүү ачаа үүрж байгаа гэдгээс хамаарат одоо бүх зүйл хүн болгоных өөр байдаг гэсэн үг. За тэгэхээр энэ одоо таны натал чартан дээрээс гадна одоо гаригууд хаана байшиж явж байгаа юм бэ? Таны аль гэр дээр байрч байгаа юм бэ гэдгээс хамаарат бас мөн хүчтэй нөлөөллүүд орж ирдэг. Тэгэхээр магадгүй өмнө нь ажил карьертэй зүгээр байдаг байсан мөртлөөсөө гинтэл одоо солимоор санагддаг ч юм уу тиймэрхүү байдлаар илэрж байгаа бол тэр асуудал ерөнхийдөө бол тэр гэр идэвхсэн буюу ямар нэг гаргийн нөлөөлөл орж ирсэн байна гэсэн үг. За тэгээд энэ нь ерөнхийдөө бол санамсаргүй гэхээсээ илүү дандаа одоо ингэж бид нар мэдгүй л болохоос биш гаргийн хөдөлгөөн зөв тогтвол дараалал, за тэгээд таны натал чарт идэвхжиж байгаа гэр гаригууд гэх мэт зүйлстэй буюу одоо ийм астрологийн гүн үнзгийн ийм дараалал зөв тогтолтой холбоотой байх гэдэг. За тэгэнгუთ надтай холбогдож байгаа хүмүүсийн хамгийн түгээмэл ерөнхийдөө бол ийм 4 том сэдв байгаад идэг. За нэгдүгээр гэх юм бол хосын харилцаа, хайр дурлал, хоёрдугаарт мөнгө, за гуравдугаарт карьер болон ажил мэргэжил, дөрөвт ерөнхийдөө бол амьдралын дарамт байх гэдэг. За жишээ авч ярих юм бол хосын харилцаан дээр зөв хүнээ олж чадахгүй байна гэж боддог. За тэгээд амьдралд нь одоо та анзаараагүй байхад түрүү хэлсэнчлэн нэг хүмүүс тавтагдаж орж ирээд идэг. За үгүй бол мөнгөн дээр гэх юм бол ажилласан ч гэсэн мөнгөнд тогтдоггүй, хадгалж чаддаггүй. За үгүй бол сэтгэл хөдлөлөөрөө автаа дотроо одоо байгаа хоосон мэдрэмжийг дарах гээд мөнгөө урсгаад идэг ч юм уу. За үгүй бол одоо ажил мэргэжлийн хувьд би юу хийх ёстойгоо мэдэхгүй байна гэдэг. Тэгээд яг айцаасаа болоод одоо солио гэсэн чи сольж чадахгүй хэн бэ гэдгээ одоо мэдхээ болтлоо одоо ажилчихсан ч юм уу. За үгүй бол сэтгэл дотроо сэтгэл зүйн хувьд ядарсан, цуцсан өөрөө бусдад ингээ ойлгохдохгүй байгаа юм шиг дотроо ихийг үүрсэн ч юм уу тиймэрхүү байх гэдэг хандлагатай. Түүнээс гадна зарим хүмүүсийн хувьд гэх юм бол одоо амьдралдаа хүссэн зүйлээ татаж чадахгүй байгаа нөхцөл байдалтай сэтгэл хангалуун бус. За үгүй бол одоо ингээ сүнслэг замналаар явж байгаа хэн бэ гэдэгтэйгээ танилцж байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү одоо нөхцөл байдлуудтай хүмүүс их холбогддог. За тэгээд их хвчлэн ерөнхийдөө бол яг тухайн сэдвүүдийнхаа хүрээнд гацчихсан юу болоод байгаагаа ч одоо хэлж чадахгүй тайлбарлах ч одоо ингээд чадамжгүй болчихсон. Хаанаас ч эхлэхээ мэдэхгүй бүр ингээ аюу хэцүү мэдрэмжүүдтэй байгаад идэг. За тэгэнгუთ ерөнхийдөө бол хүн бүрийн үндсэн шалтгаан өөр байдаг учраас хариулт нь ерөнхийдөө бол өөр байдгаа. За тэгэхээр ижилхэн зовж байгаа хоёр хүнд ижилхэн хариулт ийм болохоор таарахгүй. За ийм шалтгаанаар би ерөнхийдөө бол астрологийг амьдралдаа ашиглахад маш үн цэнтэй одоо биднэрт хэрэгжилж болох үс хэрэгсэл гэж ерөнхийдөө бол хардаг. Ингэснээрээ зүгээр л чамд асуудал байна гэхээсээ илүүтэйгээр чиний асуудал хаанаас эхлээд байгаа юм бэ? Ямар мөчлөг дээр явж гин? Ямар төрлийн гарц арай илүү танд хэрэгтэй байх вэ? Бодтой байх вэ гэдгийг ерөнхийдөө бол харуулж өгөх боломжтой гэж би хувьдаа боддог. Тэгэхээр магадгүй танд бусдын одоо хэлдэг ерөнхий зөвлөгөө гэхээсээ илүү та ерөнхийдөө өөртөө таарах илүү бодтой үнэн бөгөөд энгийн хариултыг хайж байгаа болов уу? За тийм болохоор ерөнхийдөө өөрийгөө буруутгах гэхээс илүү бидэнд ерөнхийдөө л одоо бүх зүйлийг илүү зөв өнцгөөс хараад үйлдэл хийх, ухамсарлах, за тэгээд бодтой алхмууд авах илүү чухал байдаг. За тийм учраас ерөнхийдөө бол хамгийн түрүүнд натал чарт, астролог зэргийг сонирхсноороо, судалснараа өөрийгөө илүү ойлгох, за магадгүй буруутгах гэхээсээ илүү хүлээн зөвшөөрөх. За тэгээд ямар нэг байдлаар алдаа оноотой байдлаа илүү засах, сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө хүсэж байгаа потенциал цаанаасаа одоо юу гэдэг энерги өгдлийнхаа төвшөнд
өөрөө өөрийнхөө одоо хамгийн сайн төгс хөлбөрт хүрэх боломжийг ерөнхийдөө олгож өгдөг. За тэгэхээр энэ одоо астрологийн суваг дээрээ би ямархуу зорилгоор контент хийж бусдад хүргэж түгээх зорилготой байгаа вэ гэх юм бол илүү бодтой амьдралтай ойр байдлаар астрологийн хил зүй тогтол бүх зүйлийг танд одоо уруулж хөрвүүлж өгөх зорилготой байгаамаа. Ийм учраас ерөнхийдөө бол суваг дээрээ энгийн ордны талаар магадгүй юу гэдэг хоньны орд бол одоо ууртай түрэмгий гэдэг энгийн тайлбар өгөхөөс зайлсхийдэг. За тэгээд оруулж байгаа зурхай болон одоо гаргуудын хөдөлгөөнд үндэслэн бичлэгнүүд маань дандаа ерөнхийдөө бол одоо ийм зүйл болох боломжтой. Эдгээр дээр анхаараарай. Эдгээр дээр магадгүй ийм зүйл хийх юм бол илүү таатай байна шүү гэдэг одоо практикл байдлаар та хэдтэй зөвлөгөө өгөхийг хичээдгээ гэсэн үг. За тэгэнгუთ зарим хүмүүс маань ерөнхийдөө бол одоо намайг үзмөрч юм шиг асуултууд асуух одоо ирээдүйг зүгнөх юм шиг одоо иймэрхүү хандлагууд ерөнхийдөө бол гарч ийн. За би ерөнхийдөө бол үзмэрч биш боловч гаргуудын нөлөөгөөр одоо зүй тогтол дээр үндэслээд иймэрхүү зүйлх боломжтой гэдэг одоо тиймэрхүү зүйлс бол одоо гарч ирэх боломжтой байдаг. Гэхдээ юу гэдэг магадгүй урд зүгт очиж амьдрал амьдралтай сайжирнаа. Тэгээ хойд зүгт очиж амьдрах юм бол амьдралтай сүрнэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл бол одоо мэрэг төлгийн шан чанартай учраас би бол тийм зүйл хийдэггүй шүү гэж сануулж хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө бол астрологч болгон хүртэл ерөнхийдөө өөрөө өөрсдийн одоо гэрээ хуваах систем, гаргуудаа тайлбарлах байдал, ашигладаг техникүүд хүртэл маш өөр байдаг. Тэгэхээр магадгүй нэг астрологч илүү ийм сүнслэг одоо энергийн одоо ийм мистикл байдлаар тайлбар уншлага хийдэг бол миний одоо ханддаг астрологийг тайлж хэлдэг уншлагын маань арга барил илүү бодтой бөгөөд практикл зөвлөгөө өгөх гэж хичээдэг. За тийм болохоор та хэд маань энэ сувгийг маань ямар нэг байдлаар тиймэрхүү зөвлөгөөнүүдэд цаг алдалгүй аваад астрологийн талаар мэдээлэл аваад явахыг хүсэх юм бол дагахаа мартаоцай. Instagram хаяг маань astrotol гэсэн англи эсгүүдээр бичсэн хаяг байгаа. Facebook пэйж хуудас маань болохоор astrotol гэдэг нэртэй буюу монгол үсгээр бичсэн байгаа шүү. За тэгээд надтай хэрвээ ямар нэг байдлаар натал чартны уншлага, хосын зохицол гэх мэт бусад үйлчилгээ авахыг хүсэх юм бол доор Instagram болон Facebook хаяг маань байгаа шүү. За баярлалаа. Баяртай.